ません。日本語わかりません。ひらがな、カタカナ、漢字、頭に入りません。毎日学校行きません。先生の話聞けません。俺は不良、大臣だけど、俺の女は日本人。1、2、3、4、5、6、7、輪行。皆さんこんにちは. За ингээд өнөөдөр болохоор N4 төвшний 4 цоврал номер 4 буюу таагийн нэрний нийтдээ 22 дүрм тайлбарлах болно. За ингээд дээрс нэмжлэхэд бол миний YouTube сувагт N1, N2, N3-ын бүх дүрм монгол тайлбартаар орсон байгаа. За та бүхэн маань үзээд санаа сэтгэл болон асуух зүйл байвал комент үлдээгээрэй гэж хэлмээр байна. За ингээд хэдүүлээ дүрмлүгэ орцгоё. За өнөөдөр хамгийн ихний дүрм бол дасв гэсэн дүрм байгаа. Энэ дүрм болохоор үйлдвэрийн хувирлын хувьд болохоор толны хэлбэр төр байх хэвээр. За энэ дасв гэдэг дүрм болохоор 3 янзын утга илэрхийлдэг юм байна. За эхнийх нь болохоор альва үйл явдал эхлэх гэсэн утга. Альва үйл явдал эхлэх. Хоёр дахь нь болохоор ямарваа нэгэн зүйл дотроос эсвэл нуугдсан зүйл их ч юм уу тийм ээ. Одоо ил гаргаж ирэх гэсэн утга илэрхийлж байгаа. Харин гуравт болохоор одоо огт байхгүй зүйлийг шинээр бий болгох гэсэн утга илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл хийх, бүтээх, үйлдвэрлэх гэдэг ч юм уу тийм ээ. Тийм утга илэрхийлж байгаа гэж ойлгож байна. За энэ эхний нөгөө үйлдэл эхэлж байгаа гэж тайлбарласан шүү тийм ээ. Энэ дээр болохоор ихэвчлэн урдаа тоцоозын Q-ний икинари гэх мэтлэн үүнүүд их ашигладаг гэсэн байна. Ингээд жишээ хөлбөлөөр орцгоё. Томодачи но аканбо wa watashi no kao o miru to totsuzin nakidashita. Tomodachi no akанбо wa watashi no kao o miru to totsuzin nakidashita. Найзын маань нэлэх хүүхэд намайг харангуйтаа, миний царийг харангуйтаа гинт уйлаад гарсан. Уйлж эхэлсэн. ATM からお金を引き出しました。ATM からお金を引き出しました。ATM-с мөнгө гаргаж авсан. За хэдүүлээ хоёр дахь дүрмд орцгоё. Дүрм 2 та бакари гэсэн дүрм байна. Хувирлын болохоор үйлэг та хэлбэр төр байх ёстой. Тэгээд бакари залгах нь ш тийм ээ. За энэ дүрмийн утга нь болохоор альва ямар нэгэн зүйл, альва ямар нэгэн үйлдэл дөнгөж дууссан, дуусаад удаагүй байгаа гэсэн утга илэрхийлж байгаа. Гэхдээ дуусаад удаагүй гэдэг нь болохоор тогтсон хугацаа бол биш. Тухайн ярьж байгаа хүнд өөрт нь юу гэдэг богинохон санагдсан тийм ээ. Одоо дөнгөж саяхан мэт санагдсан зүйлийг одоо илэрхийлэхдээ ашиглана гэж ойлгож болох нэ. Жишээ хөлбөр Теншоку шита бакари наのでまだ仕事の仕方についてわからないことが多い。転職したばかりなのでまだ仕事の仕方についてわからないことが多い. За дөнгөж одоо шилжээд ажиллаа солиод тийм ээ. Ажиллаа солиод удаагүй байгаа болохоор хараахан ажлынхаа арга барилыг яаж ажиллахаа сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй зүйл их байна гэж. За дараагийн хэлбэр коно пасокон 先週買ったばかりなのにもう壊れたよ。このパソコン先週買ったばかりなのにもう壊れたよ. Энэ ноутбук дөнгөж түрүүдлэн худалдаж авсан юм. Тэгсэн чи эвдэрчих гэж юм тийм ээ. За тэгэхээр саяны хоёр хэлбэр болохоор их нь хүүнээс хамаарат тухайн одоо болж өнгөрсөн зүйл бол хурдан санагдаж байгаа тохиолдолд ашиглана гэсэн санаа байх нэ. Ингээд хэдүүлээ дүрм 3 руу орцгоё. Дүрм 3. Тамэни гэсэн дүрм байгаа. Тамэни. Хувирлын хувьд болохоор үйлэг толны хэлбэр дээр тэгээд тамэни. Харин нэрг болохоор но аваад тамэни. Энэ дүрмийн утга болохоор альва зүйлийн одоо зорилгыг илэрхийлнэ буюу тэгхийн тулд, ингэхийн тулд гэж орчуулж болно. Жишээ өгүүлбэрлээ оръё. 恋人にプロポーズをするために指輪を探しています。恋人にプロポーズをするために
юбива о сагашитэмас. Хайрттай гэрлэх санал тавихын тулд би бөгж хайж байгаа гэсэн мэт. Хайртай хүндээ гэрлэх санал тавихын тулд би бөгж хайж байгаа. Минситсу no tame ni atarashii suitsu to kutsu o kaimashita. Minsetsu no tame ni atarashii suitsu to kutsu o kaimashita. За ярьцлаганд орохын тулд ярьцлагандаа зориулж тийм ээ. Шинэ хослол болон гутал худалдаж авсан гэж. Ингээд дөрвөлөө орцгоё. Тара идиска гэсэн энэ дүрм байна. Тара идиска. Хоёрлын бодлохоор үйлэг та хэлбэр дээр нэмэх нь ра идиска гэж байгаа. За энэс гадна тара доо диска гэж бас дүрм байгаа. Энэ бол жоохон юу гэдгийг ойролцоо санагдж байгаа учраас утгын хувьд бол шал өөр байгаа. За эхлээд хэлүүлээ тара идискага тайлбарлая тийм ээ. За энэ болохоор дөрмийн урдталт болохоор гимонши буюу асуух төлөвнийг орно гэж. Асуух төлөвнийг орох ёстой. Жишээ өгүүлбэр уншъя. Токио Скайцерие икитаин desu ga dono eki de oritarai desu ka? Tokyo Skytree икитаин desu ga dono eki de oritarai desu ka? Tokyo Skytree рүү явмаар байгаамаа. Аль стейшн дээр аль буудал дээр буувал зүгээр вэ? Сайфу о отошите shimattan desu ga doshitarai desu ka? Сайфу о отошите shimattan desu ga doshitarai desu ka? Төрөвчөө унагчжээ, төрөвчөө хайчжээ. Яавал дээр вэ? За тэгэхээр тара идискагийн гол нюансыг манайхаа ойлгосон байх тийм ээ. Тэгэхээр тухайн хүнээсээ ямарваа нэгэн зүйлийн талаар зөвлөгөө авах зорилгоор заавар тусламж авах зорилгоор ашиглах нэ. За тэгвэл 4-5 тара доо диска. Энэ бол эсэргээрээ төрөний тара идискаг бодох юм бол яагаад гэвэл хэн нэгнээс биш би өөрөө тухайн хүндээ одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгөх эсвэл санал болгоход ашигладаг энэ дүрм байгаа. За жишээ өгүүлбэр Сайкин карада no choushi ga yokonai desu. Sou desu ka? Ja, byouin de mite moratta ra dou desu ka? Сайкин карада no choushi ga yokonai desu. Sou desu ka? Ja, byouin de mite moratta ra dou desu ka? Сүүлийн үед би жоохон өвдөх юм аа гэж тийм ээ. Тийм үү. Тэгвэл чи эмнэлэг явуул яасан? Эмнэлэг явж үзүүлэл яасан бэ гэж өөрийнхөө зүгээс санал болгож тийм ээ. Зөвлөгөө маягаар хэлж байна. Дараагийн жишээ өгүүлбэр Shukudai mo takusan aru shi, baito mo aru shi, zenzen yasumu jikan ga nai yo. Sonna ne taihen nara baito hirashitara? Shukudai mo takusan aru shi, baito mo aru shi, zenzen yasumu jikan ga nai yo. Sonna ne taihen nara baito hirashitara? Сүүлд хичээл ном гэрийн даалгавар ихтэй, тэгээд цагийн ажил ихтэй байгаад ерөөсөө амрах цаг гарахгүй байна. Нөө тийм үгүй тийм амар завгүй хэцүү байгаа юм бол цагийн ажиллаж байгаа багсгуул яасан. За 4-6 Цүзүкэрү. Энэ дүрмийн гол санаа болохоор альва нэг үйлдэл тийм ээ эсвэл дадал хэвшил болсон зүйлийг үргэлжлүүлэх гэсэн санаа илэрхийлж байгаа. Жишээ өгүүлбэр нэннэн вакай жинзай wa heri tsuzukete imasu. Нэннэн вакай жинзай wa heri tsuzukete imasu. Жилээс жилд залуу ажиллах хүчин, залуу боловсон хүчин багасаар л байна. Гинт багассан зүйл биш оноош тийм ээ. Ингээд үргэлжлээ багасаал одоо ч гэсэн тэр нь үргэлжилж байна гэсэн санаа. Watashi wa kono machi ga daisuki desu kara kikkon shite mo koko ni sumi tsuzukeru tsumori desu. Watashi wa kono machi ga daisuki desu kara kikkon shite mo koko ni sumi tsuzukeru tsumori desu. Би энэ хотод маш хайртай, маш дуртай учраас ирээдүйд гэрэлсэн ч гэсэндээ тийм ээ, хүнтэй суусан ч гэсэндээ би эндээ амьдрий гэж, эндээ үргэлжлүүлж амьдрий гэж бодож байгаа. За 4-7 иттэй
иттэй гэсэн байна. Энэ дүрмийн гол санаа болохоор хэн нэгэн хүний эсвэл ямарваа нэгэн зүйлийн нэрийг дуудахдаа ашиглана гэсэн байна. Иттэй гэдэг бол ярианы хэлэнд ашиглагдах нь харин энэний бичгийн хэл нь болохоор то ию гэж ойлгож болно. За жишээ өгүүлбэр Рюсан сакки Танака-сантэй хитоога сагааштай таяо. Рюсан сакки Танака-сантэй хитоога сагааштай таяо. Рюсан түрүүн чамайг Танака гэдэг хүн хайгаадсан шүү дээ. Минна no Nihongoっていう教科書が一番有名だよね。みんなの日本語っていう教科書が一番有名だよね. Miんなの日本語гэдэг сурах хамгийн алдартай, хамгийн их хүн мэддэг гэсэн мэт тийм ээ. За 4-8-д орцгоё. Цумори. Энэ бол тухайн ярьж байгаа хүний төлөвлөгөө илэрхийлж байгаа. Ирээдүйд би ер нь ингэх санаатай байна, ингэх төлөвлөгөөтэй байна гэж орчуулж болох нэ. За энэ дээр болохоор үйлэг толилын хэлбэр байх хэвээр. Эсвэл үгүйсгэл буюу наа хэлбэр төр байх хэвээр. Жишээ хэлбэр Хаха no танжоби ni necklaceをあげるつもりです. Хаха no танжоби ni necklaceをあげるつもりです. Ээжийн төрс өдрөөр хүзүүний зүйлт өгье гэж бодож байгаа. 30歳になるまでに結婚するつもりです. 30歳になるまでに結婚するつもりです. За 30 гэхэд тийм ээ 30 нас гэхэд гэрлэх төлөвлөгөөтэй байгаа. 30 өрхөөс өмнө гэрлэнэ. 4-9 рүү орцгоё хэлээ. 4-9 Т. Энэ дүрмийн гол санаа болохоор аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлах нэ. За хоёрлын хувьд болохоор үйлдэл хэлбэр төр байх хэвээр байна. И тэмдэгнэр ин ку болоод күтэй болох хэвээр байна тийм ээ. Жишээлбэл мижика гэх юм бол яг нь ин ку болгож мижика ку. Тэгээд тэ залгана мижика күтэй. Наад тэмдэгнэр яг хөөрэ нагийн оронд д. Нэрг болохоор араасаа д залгана гэж ойлгож болох нэ. За жишээ хэлбэр. 長い間家族に会えなくて寂しいです. 長い間家族に会えなくて寂しいです. Урт хугацаанд удаан хугацаанд гэрийнхэнтэйгээ уулзах чадахгүй байгаа болохоор гонигтай байна. 眠くて授業に集中できません. 眠くて授業に集中できません. Нойр хүрээд байгаа болохоор хичээлдээ төвлөрч чадахгүй байна. За хэдүүлээ 4-10 руу орцгоё. 4-10. Энэ дүрм болохоор Т ирүү гэж байгаа. Т ирүү. Харин үүний урд болохоор жидоши буюу өөрөө үлдэгдэхийг орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол аливаа зүйлийн жидоши буюу өөрөө үлдэгдэх учраас тэгцэн байна, ингэсэн байна гэж орчуулж болохоор байна л да. За жидоши үгнүүдийн жишээг хэдүүлээ харцгаая. Аку, шимару, хайру, дэру, цуку, киеру, ковареру, йогореру, очиру, ваку, ацумару, кимару, хажимару. Жишээг хэлбэрэншээ. Аре, ресторанга шиматтеру, нанде даро. Аре, ресторанга шиматтеру, нанде даро. Юу вэ? Ресторан хаалттай штэ. Яагаад юм бол фукуга ёгоретеру ёо. Фукуга ёгоретеру ёо. Хувцч мохоо олчиж гэх мэтлэн ашиглах нэ. За тэр 4-11 руу орцгоё. 4-11. Т ику. Үйлдэл хэлбэр дээр тэгээд ику байх нь ш тийм ээ. Энэ дүрм маань хоёр утгаар илэрхийлж байгаа маань. Эхнийх болохоор альва нэгэн зүйл тийм ээ. Цаашид тэгхнэ ингэхнэ тэгж ингэж өөрчлөгдөж байна гэсэн утгаар илэрхийлж байгаа бол хоёр дахь нь болохоор альва нэгэн тухайн байршлаас ч юм уу тийм ээ холдох гэсэн илэрхийлж байгаа. Холдох. Тухайн байршил дээрэс нь болохоор хэн нэгэн хүнээс ч юм уу те холдох гэсэн илэрхийлж байгаа. Ингээд жишээ хэлбэр уншээ.
Том сан wa kyū ni okoridashite kyōshitsu wo dete itta. Том сан wa kyū ni okoridashite kyōshitsu wo dete itta. Том сан гинт уурлаад ангиас гараад явчихсан гэдэг маань бол саяны тайлбар хоёр дахь нь хонож тийм ээ. Альва нэгэн одоо байрлалаас, объектоос эсвэл хэн нэгэн хүнээс холдох гэсэн санаалт хэлж байгаа. Дараагийн хэлбэр Baitoが忙しくてどんどん成績が悪くなっていった。バイトが忙しくてどんどん成績が悪くなっていった. Цагийн ажиллагтай байгаа болохоор баг багаар миний сурлага муудаад байна гэсэн мэн тийм ээ. Хичээлтэй байгаа, хичээлээ хийж чадахгүй тийм хэмжээний ажиллагтай байна гэж. За, хэдүүлээ одоо 12 л орноо. За 4-12-ийн жишээ. 4-12-ийн жишээ. Теоку гэсэн мэт юм ээ. Теоку. Энэ дүрм маань бас хоёр утгатай байна. Эхлээд ямарваа нэгэн зорилгын тулд тийм ээ. Зорилго тавьсан байл гэж бодоход тэрнийхээ тулд яг нь бэлтгэл болгож ямар нэгэн зүйл хийх гэсэн утгаар хэлж байгаа. Тэг учраас урьдчилаад тэгчья гэдэг ч юм уу тийм ээ. Харин хоёр дахь утга нь болохоор за одоо байгаа байдал гэж байгаа ш тийм ээ. Жишээлбэл одоо номыг энд тавьсан байлаа гэд тэр номонд хүрэхгүйгээр яг тэр чинь орхих гэсэн утгаар хэлж байгаа. Илүүдтэй үйлдэл хийхгүй яг тэр чинь орхино гэж. Үйлдэлтэй хэлбэр оку. За жишээ хэлбэр 雨が降るかもしれないから傘を持って行っておきます。雨が降るかもしれないから傘を持って行っておきます. Бороо орж магадгүй учраас зонтгоо аваад явна. Дараагийн жишээ хэлбэр イヤコンはつけたままにしておいてください. イヤコンはつけたままにしておいてください. Кондишнер асаалтаж нөрчихөө гэсэн юм тийм ээ. За 4-13 те итадакимасен ка. Те итадакимасен ка. Үйлдвэртэй хэлбэр дээр байгаа юм шүү тийм ээ. За энэ бол альва зүйлийг ийдгээр гуйх үед ашиглана. Жишээлбэл すみませんがもう一度説明していただけませんか? すみませんがもう一度説明していただけませんか? Уучлаарай дахиад нэг тайлбарлаад өгөөч. Дараагийн өгүүлбэр この漢字の読み方を教えていただけませんか? この漢字の読み方を教えていただけませんか? Энэ ханзыг яаж уншихыг заагаад өгөөч. Заагаад өгнө. 4-14 те күрү. Те күрү. Үйлдвэртэй хэлбэр дээр гарна ш тийм ээ. Тэгээд күрү. За. Энэ дүрм эхний утга болохоор өмнө одоо болж исэн процессоос одоо цаг, өнгөрсөн цагаас одоо цаг хүртэл өөрчилж явагдсаар байна гэсэн утгаар хэлж байгаа. Хоёр дахь нь болохоор одоо ярьж байгаа хүн лүгээ ойртох гэсэн утгаар. Ярьж байгаа хүн лүгээ ойртох. Тэгэх ингэх гэдэг ч юм уу тийм ээ. なんだって За эхний хэлбэрийг уншицгаая.お腹が空いてきた.お腹が空いてきた. Гид үлсчлөө гэсэн мэт тийм ээ. Тэр гинт үлссэн бол биш. Баг багаар үлсэг мэдрэмж төрөд одоо бол бас их үлсэж яах санаал хэлж байна. Том санの行動に対してだんだん腹が立ってきた. Том санの行動に対してだんだん腹が立ってきた. Том санын одоо байгаа байдал үйлдэлээс нь болоод тийм ээ. Миний уур баг багаар хурж эхэлсэн гэсэн утга нь тийм ээ. Бас гинт хурцыг хонно штэ. Хэд хоногийн өмнөөс нэг жоохон таалагдахгүй ч юм уу байгаад уур humраа үйлдэл гаргаад байсан. Тэр нь одоо үргэлжлэж байгааг санаад хэлж байна. Ямада санの荷物を持ってきたよ. Ямада санの荷物を持ってきたよ. Ямада саны ачааг аваад ирлээ.
За тэгвэл Т-крүүгийн бас нэг өөр юу байдаг юм байна? Утга байдаг юм байна. Энийг хэвлээ 4.15 дээр ярина. За Т-крүү. Энэ тохиолдолд ямар утга илэрхийлж байна гэхээр за нэг одоо байршилт байгаа тийм ээ. Тэгэнгүүтээ ямар нэгэн одоо хийх зүйл ч юм уу амжилт ажил гарлаа гэж бодъё. Тэгэнгүүтээ тэрийг амжуулчаад тэрийг хийчихэд өмнө нь байсан байршилтаа буцаж ирэх гэсэн утгаар хэлж байгаа. За энэ бол маш энгийн одоо байгаа. Одоо юугаар жишээ хэлбэрээр тайлбарлаад илүү ойлгомжтой байна. Чотто тойрын иттекимас. Чотто тойрын иттекимас. Гяс 0 орчод хэрэгч тийм ээ. Гяс 0 орчод ирья. Чотто жидо хамбайки де жүүсを買ってきます。ちょっと自動販売機でジュースを買ってきます。Гяс ундааны машинаас жүүс авчгаад ирье гэж. За 4.16 Т шимао. Т шимао. Энэ дөрвөн маань хоёр утгаар илэрхийлж байгаа. Эхнийх нь болохоор аливаа нэгэн үйлдэл бүрэн дуусах гэсэн утгаар илэрхийлж байгаа бол хоёр дахь нь болохоор цаад нюанс нь ямарваа нэгэн зүйл болоод ямарваа нэгэн зүйл хийгээд дараа нь түүндээ харамсаж байгаа гэсэн утгаар илэрхийлж байгаа. За жишээ хэлбэр Коно эйга но ширизу wa 1日で全部を見てしまいました。この映画のシリーズは全部1日で全部見てしまいました. Энэ киноны цувралуудыг нэг өдрийн дотор бүгдийг үзчихсэн. 料理をしている時に指を切ってしまった. 料理をしている時に指を切ってしまった. Хоол хийж явах үедээ хуруугаа зүсчихсэн. 4.17 дишо. За энэ бол таамаг илэрхийлж байгаа. Өмнө нь бас өөр дишо. Одоо энэ тавдарчлуу байдаг санагдчихэв. Тэр болохоор ариун өөр утгатай. Энэ дишо болохоор таамаг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Хувирлын болохоор дандаа ингийн өдөр байх хэрэгтэй байна. За жишээ хэлбэр. 注文して10分ぐらい経つからそろそろ料理が来るでしょう。注文して10分ぐらい経つからそろそろ料理が来るでしょう. Захиалаад 10 минут өнгөрч байгаа болохоор удахгүй хоол ирэх байхаа. Томさんは多分 JLPT-N5 に合格するでしょう. Томさんは多分 JLPT-N5 に合格するでしょう. Томさんмагадгүй N5-д тэнцэх байхаа. За 4.18 л орцгоо хэвлээ. 4.18 Т мэрүү. За шууд утгаараа тэгэж ингэж үүсэх гэсэн утгаар илэрхийлж байгаа. Ямарваа нэгэн зүйлийг хийж үзэх, туршиж үзэх. Жишээ хэлбэрлэл оръё. Кёото에 있다라 кимоноを着てみたいです. Кёото에 있다라 кимоноを着てみたいです. Кёото에 явахаараа кимоно өмсөж үзмээр байна. もしお金がたくさんあったら何をしてみたいですか? もしお金がたくさんあったら何をしてみたいですか? Энэ гоё асуулт шүү дээ. Хэрвээ чамд зөндөө их мөнгө байх юм бол юу хийж үзмээр байна вэ? За 4.19 Тэмо. Үйлэг тэлбэр дээр мо. Орчуулах юм бол тэгсэн ч ингэсэн ч гэж орчуулж болохоор байна. Хувирлын урд үйлэг тэмо и тэмдэгнэр болохоор күтэмо. Ийг нь асаад күтэмо. Наад тэмдэгнэр болохоор наг нь асаад дэмо. Нэрэг шууд дэмо залгах нэ. Жишээ өгүүлбэр 明日は大事な試験の日なので熱があっても学校に行きます。明日は大事な試験の日なので熱があっても学校に行きます. Маргааш маш чухал шалгалттай өдөр учраас халуурсан ч гэсэндээ сургууль руугаа явна. たとえ1万円もらってもバンジージャンプはしたくない. たとえ1万円もらってもバンジージャンプはしたくない.
За хичнээн би 10,000 авлаа гэж бодоход тийм ээ. Авсан ч гэсэндээ би банжи жамп хийхгүй. Би өсрөхгүй гэж тийм ээ. Хичнээн надад 10,000 өгье гэсэн ч би өсрөхгүй шүү. За банжи жамп гэдэг бол нэг тоглоом хэлж байгаа тийм ээ. Өндөр дээрээс өсөрдөг. За ичиман гэдэг чи одоо 10,000 төгрөгөөр чинь 230 орчим төгрөг те. Хэрвээ биш ээ. Надад 230к санал болгосон ч би өстөө яасан ч өсрөхгүй. За 420 тоо. Үйлэг толны хэлбэр дээр байх ёстой. Эсвэл на хэлбэр буюу өгөөсөлдөр байх ёстой. И тэмднэр болохоор шууд тоо аавна. Нэрг байх юм бол да тоо гэж байх ёстой. Да тоо. На тэмднэр хэлж байгаа тийм ээ. На тэмднэр да тоо. Нэр өвчгсөндөө да тоо байх ёстой гэж. Энэ дөрмийн гол утга санаа болохоор тэгэнгүүт, ингэнгүүт гэж орчуулж болж байна. Тэгэнгүүт, ингэнгүүт. За жишээ хэлбэр. Окане о ирете табетай ryori no botan o osuto shokken ga demasu. Okane o irete tabetai ryori no botan o osuto shokken ga demasu. Мөнгөө хийгээд эдмэр хоолныхоо одоо нэрэн дээр товчон дээр дарах юм бол дарангуут хоолны тасалбар гарч ирнэ гэсэн байна. Фую ни наруто кураку наru no ga hayaku narimasu. Фую ни наруто кураку наru no ga hayaku narimasu. Өвөл болонгууд эрт харанхуй болдгоо. За 421 токорода. За токород нисгсэн ч болж байна тийм ээ. Энэ дүрм 3 янзын утгаар илэрхийлж байгаа. Тэгвэл урдталт нь орж байгаа үйлгээ хурдлаас хамаарна гэсэн үг. Жишээлбэл за нэг эхний утга болохоор үйлэг толны хэлбэр токоро. Үйлэг толны хэлбэр токоро гэх юм бол тэгэх гэж байна, ингэх гэж байна гэж орчуулна. Харин хоёрдугаар талаараа үйлэг Т хэлбэрт ороод ирүү токоро буюу Т ирүү токоро гэх юм бол тэгж байна, ингэж байна. Гурав дахь утга нь үйлэг та хэлбэр токоро буюу та токоро байх юм бол тухайн үйлдэл дуусах гэсэн утгаар хэлж байгаа. Дөнгөж тэгчээд байж гинэ, дөнгөж сая дуусаад байж гинэ гэсэн утгаар хэлж байна. За жишээ хэлбэрлээ орцгоё. Мо эига хажиматта. Има кара хажимару токоро да yo. Мо эига хажиматта. Има кара хажимару токоро да yo. Кино эхэлсэн үү? Үгүй, одоо л эхлэх гэж байна. Дараагийн хэлбэр. Има деншаны ноттер токоро да кара ато де денва сuru ne. Има деншаны ноттер токоро да кара ато де денва suru ne. Одоо метронд сууж байна. Тийм учраас дараа ярья. Эргээ залгая гэдэг юм уу тийм ээ. За дараагийн жишээ хэлбэр. Моши моши чодо има кафений цуита токоро да yo. Моши моши чодо има кафений цуита токоро да yo. Обэно. Би дөнгөцөө кафе дээр ирчлээ. За өнөөдөр хамгийн сүүлийн дүрм то ию. За түрүү хэдүүлэн иттэй гэж үздэн шүү дээ. Иттэй. Хүний нэрийг, альва зүйлийн нэрийг одоо дуудахдаа ашигланаа гэсэн бол энэ бас утгын хувьд яг адилхан. Түрүүн тайлбарсанчлан то ию гэдэг бол илүү бичгийн хэлэнд ашиглагдана. Иттэй гэдэг бол ярийн хэлэнд ашиглагдана гэж ойлгож болох нэ. За ингээд хэдүүлээ жишээ хэлбэрлээ орцгоё. Саки ходо Кимура-сан то ю kata kara odenwa ga arimashita yo. Saki hodo Kimura-san to yu kata kara odenwa ga arimashita yo. Түрүүн Кимура гэдэг хүнээс дуудлага ирсэн. За дараагийн хэлбэр Junin toiro toyu kotoba o shittemasu ka? Junin toiro toyu kotoba o shittemasu ka? За энэ их гоё үг үү? Junin toiro гэдэг бол одоо манай монголоор орчуулах юм бол хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй буюу хүн болгон өөр шүү дээ гэж утгаар хэлж байгаа.
Тэгэхээр Жүүнийн тойроо гэдэг мэдхүү гэсэн байна тийм ээ. За ингээд хэдүүлээ 22 дүрм үз болчихоо те. Окей. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ 22 дүрм үзлээ. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа түр баяртай анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа.